Та нар маань кино бодит амьдралаас ихтэй гэдэгт итгэдэг үү? Ер нь бол заримдаа ингээд зарим киноны үйл явдлыг харах юм бол зүгээр кинон дээр л болохоор ингэж гарч байгаа ах ийм үйл явдал бодит амьдрал дээр болох боломжгүй гэж бодмоор санагддээ штэ тий. Тэгсэн чинь одоо би та нарт айгу сонирхолтой түүх ярьж өгөх гэж байна. Ер нь бол яг нэг тийм кино цаашаа ийм түүх байгаа байхгүй юу? За ингээд кинон дэр ингээл хааны угсааны гэр бүлийнхэн ханхуу гүнж ч юм уу тий жирийн нэгэн айлын хүүхдэд дурлал тэгэл тэрийг нь эцэг их нь эсэргүүцэл мэдээж хэрэг хаан хатаа хоёр ч өөрийнхөө тэр сайхан хүүхдийг жирийн нэгэн хүнтэй суулгачмааргүй штэ тий. Тэгэл эсэргүүцэл хэрвээ чи ингээд энэ хүнтэй суuna гэх юм бол хааны угсаа манаас яваарай чи юм гэж мэгээл нэг иймэрхүү зүйлүүд гардаг штэ тий. Тэгсэн чи эн чин бүр бодит амьдрал дээр болсон юм байна. Болохтой бүр ингээд Тайландын гүнжид болжээ. Тэгээд бичлэгээ дуустал нь үзээрэй. Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly away. Хулан байна. Шингэмжлэгтэй тавтай морил манайхаа энэ удаагийн дугаартаа би бас та нартай сонирхолтой түүх хуваалцъя гэж бодоод ер нь бол нэг сонирхолтой түүх хэрнээ би бас нэг хүний амьдрал хуваалцах дуртай байдэн штэ тий. За тэрний маань нэг категори гэж ойлгочод болно доо. За би өмнөх бичлэгээр энэ Тайландын бүр даварчсан хааны тадлаар оруулсан. Гэхдээ хэрвээ та нар маань яг одоо миний суугийг харах юм бол ердөө нэг 2хан бичлэг байгаа. Би бүх бичлгүүдээ ер нь бол private болгочихсон байгаа хувийн шалтгааны улмаас. Тэгэхээр надаас бити тэр бичлэг чи хаана вэ? Энэ бичлэг чи хаана вэ гэж битгий манайхаа асуугаарай. Цаашдаа илүү хурдан маш гой сонирхолтой түүх бичлгүүдийг хуваалцж явах болно. За тэгээд ямар тааж энэ хааны төрсөн ихчийнхэн талаар ярих гэж байна. Энэ хаан чинь ч өөрөө сонирхолтой амьдралтай тэгснэ энэний төрсөн их чинь ч гэсэн өөрөө айгу сонирхолтой амьдралтай юм байна лээ. За гэхдээ бичлэгний эхэнд бол та нар ойлгосон байх те. Гэхдээ одоо би танад 2 ижил төстэй түүх хуваалцъя. Нэг нь болохоор яг энэ Тайландын гүнж чи одоо 1990 онд энгийн нэгэн залуу дурлаад гэр бүл болгож штэ те. Тэрнээс өмнө өөр хааны угсааныхан хүнд дурлж исэн юм уу үгүй мүү хаан одоо тий хааны язгууртаа угсаанаас гарч исэн юм үгүй мүү гэдэг. За нэг нь болохоор одоо үед болсон ингээд түүхийг зүгээр хальтгаан дурдчихъя гэж бодлоо. За анх арай биш бах. За гэхдээ 1936 онд 8 дугаар Эдвард хаан биш үү? United Kingdom гэхээр Их Британи бол 8 дугаар Эдвард хаан нь цол хэрэмгээсээ татгалзаад Америк бүсгүйтэй гэрлэхээр болсон байна. Ер нь бол нөгөө яг энэ хатны хааны угсааныхан чинь ялангуяа Англид тэгдэг бах тий гадаадын хүнтэй сууж болдоггүй Америк бүсгүй гээл тэгэхээр хитрхи ёс жайггүй юм шиг нэг юм чөлөөтэй тиймэрхүү зүйлүүд гардаг штэ. За би энийг төсөөлөхдөө болохоор нөгөө нэг гүнжи өдрийн тэмдэглэл гэд кино идэв штэ. Тэрэн дээрээс ер нь бол төсөөлөө яриад байгаа шүү. Ямар тааж ингээд хоригтой байсан хэрвээ үнэхээр тэр хүндээ хайртай гэд тхиим болвол суухаар болох юм бол хааны цол хэрэмгээсээ татгалздаг. Тэгсэн чинь 8 дугаар Эдвард хаан бол цол хэрэмгээсээ татгалзаад Wallis Simpson гэдэг эмэгтэйтэй 1937 онд гэр бүл болсон. Гэхдээ энэ хоёрын хайр бол айгүй гоё. 1972 онд Эдвард хаан буюу одоо ханхуу юм болов тий нас бартал нь хамтдаа амьдэрсэн. Ер нь бол урт удаан аз жаргалтай амьдэрсэн гэж хэлж болно. За орчин үед буюу яг нэг сая хэдэн жилийн өмнө бүр ингээд дэлхийг шуугуулад байсан бас нэг гоё хайрын түүх байна. Тэр болохоор Японы гүнж Мако гүнж байгаа штэ тий. Тэрээр зүгээр энгийн нэгэн айлын хүүд дурлаад тэгээд мэдээж хэрэг хааны угсааныхан энгийн нэгэн тий эсвэл язгуурт угсаанаас өөр угсааны төрлийн үнэтэй сууж болохгүй учраас гэрийнхэн нь аав ээж нь хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд энэ ямар тааж гүнж тэр залууд үнэхээр хайртай учраас гүнжийн цол хэрмээсээ татгалзаад яг жирийн хүн болж байгаа хгүй. Тэнгүүтээ энэ хоёр ч одоогоор Америк нэгдсэн улсад амьдарч байгаа. Тэгээд нэг хэсэг бол яг энэ гүнжээ өдөр тутамдаа юу хийж байгаа, ямар ажил хийж байгаа гих мэтлэнгээр тэр сонио ачингууд бол дэлхийг шуугуулад байсан. Тэгээд одоогоор бол нам гүм ямар тааж аз жаргалтай сайхан амьдарч байна. За гихтээ Тайландын гүнж бол энэ хоёр шиг юм нэг тийм аз жаргалтай сайхан бол дуусаагүй. Үнэхээр хэцүү нөхөртөө хууртагдаа тэгээ эцэс үлд нь ингээ гэртээ ирэхээс өөр аргагүйд хүрсэн. За тэгээд энэ талаар хэдүүлээ дэлгэрэнгүй бөгөөд товчхон сайхан ярьцгаая. За Тайландын гүнж нь болохоор 1951 оны 4 сарын 5-нд Швейцарт төрсэн байлээ. Яг одоогийн хаан бол 10 дугаар Рама хаан гэж явагддаг. За энэний өмнөх хаан нь болохоор 9 дугаар Рама хаан буюу одоо энэ гүнж болон энэ хаан хоёрын аав нь байгаа хгүй юу.
За энэ 9-р Рама хааны бол хамгийн ууган охин, хамгийн анхны хүүхэд нь болж мэндэлсэн. Тэгээд айлын том хүүхэд учраас ялангуяа энэ Elizabeth Princess бол бусад ингээд дүүнэртэйгээ харьцуулахад маш ухаалаг ингээд бүх юмд ийм чадварлаг байсан юм байна л та. Тимч болоод тэр ээж аавынхаа хайрыг бүр маш их мэдэрч өссөн. Тэгээд ээж аав нь уг нь бол ингээд Тайландын удамдаач тэр эмэгтэй хүн ингээд нэг тийм эрх мэдэл бол байхгүй, маш олон хязгаар лимитүүдтэй байдаг. Гэхдээ аав нь энэ охинд бүр маш их хайртай байсан учраас ингээд хааны удмын эмэгтэйчүүдийн хийж болдгоо ч юм уу тийм зүйлүүдийг хүртэл энэ охинд хүлээн зөвшөөрж үнэхээр л өстой жинхэнэ нандиныг жалган дээрээ бөмбөрүүлж өсгсөн. За тэгээд энэ охин нь спортод сайн бөгөөд бүр сүултээ эн чин аавтайгаа нийлээд одоо Southeast Asian ийм спортын тэмцээнд оролцоод тэгээ эндээсээ бүр алтан медаль авч исэн юм байна лээ. Тэгээд яг тухайн үед ингээд хааны гэр бүлийнхний нэр хүндийг өсгдөг зүйл бол хааны гэр бүлийнхэн ч үнэхээр чадварлаг байна уу, тэгээ авьяастай байна уу, мандлайлагч байна уу гэд эднэр чинь л жинхэнэстээ энэ хааны гэр бүлийнхний нэр хүндийг өсгөн штэ тий. Тэгээд энэ талаараач тэр үе энэ охин нь ингээд арт түмэндээ бас нэлээд хүнлэгддэг байсан. За тэгээд ер нь бол сургуульдаа бүр маш онц сурдаг байсан. Тийм учраас 18 нас хүрэнгүүт нь ээж аав нь энэ охиноо Америкийн нэгдсэн улс руу суралцуулахаар явуулсан байна. Тэгээд 18 настайд өөрөө MIT-д бүр өөрийнхөө хүчээр орсон гэсэн. Ер нь бол заавал ингээл тий хааны гэр бүлийнхэн ийм сургуульд сурах ёстой гэсэндээ биш. Яг хичээл зүтгэл өөрийнхөө авьяасаар бол энэ сургуульд элсэн орсон. Тэгээд сургуульдаа ч гэсэн ер нь бол маш сайн суралцдаг байсан. Тэгээд суралцж явах хугацаанд өөрийнхөө ангийн Peter Jensen гэдэг залууд хайр дурлалын харилцаатай болсон байна. За тэгээ бүр дурлагтаа энгийн нэг айлын хүүхэд биш бүхэл бүтэн Америк залууд дурлцгаар эн чин Тайландд бөөм мэдээ олж байгаа байхгүй тухайн цаг үедээ тий. Ялангуяа айлын том хүүхэд нөгөө нэг хүндлэгдэжсэн гүнд чин өөр хүнтэй сунаа гэж ээж аавдаа хэллээ удалгүй нөгөө хайр сэтгэлдээ бүр умбаад олон жил үерхсний үндсэн дээр хэлсэн чин ээж аав нь бүр эрс татгалцсан. Тэгээ байж болох бүхэл аргыг хэрэгжилж байгаа байхгүй юу. Аавынхын зүгээс гэх юм бол нөгөө Америкийн нэгдсэн улстай байгаа дипломатын харилцаагаараа дамжуулаад охиноо салах гэж хичээсэн. Гэхдээ бүхэл бүтэн улс чинь яаж хоёр хүний хайр сэтгэлд оролцоол чи сал инг гэж хэлж чадах вэ те эн чинь хүмүүсийн харилцаа шүү дээ. За тэгээд салгаж чадсангүй. Тэгээ сүүлдээ бүр аав нь өөрийнхөө эцсийн аргыг хэрэглээд за хэрвээ чи энэ залуутайгаа ингээд суугаад гэр бүл болно гэх юм бол тэгээ Тайландын удмынхан чи ингээд өөр улсын хүнтэй ялангуяа те язгууртаа угсааны биш хүмүүстэй ингээ гэрлэж болдгоо маа. Тийм учраас чи хэрвээ наад залуугаа сонгож байгаа бол ээж аавтайгаа харилцаагаа тасал тэгээ дээрэс нь эн чи язгууртаа угсаанаас нэрээ татаж аваа чи цаашид ингээд гүнж гэдэг хэрэгэмтэйгээ байхгүй шүү гэж эцсийн арга хэрэгэлсэн. Охин нь ч гэсэн зөвшөөрөөд за хэрвээ та ингэж байгаа бол те би энэ хайртай залуугаа сонгоно. Надад цол хэрэгмгээс илүү хайр сэтгэл чухлаа гэсэн байна. Харин ээж нь бол бас ингээд цаашид охиныхоо бүр ингээд сэтгэлд хүрхүйц нэг үгийг хэлсэн байгаа хгүй. Тэр нь юу вэ гэхээр ямар ч эцэг их тэгээ өөр хүүхдээ ингээд аз жаргалгүй гэрлэлттэй байгаасаа гэж хүсдэггүй маа. Гэхдээ чи нэг зүйлийг анхаарах ёстой. Тэр нь юу вэ гэх юм бол чиний ингээд аз жаргалтай хайр дурлал дээр суурилсан гэр бүлчин Америк болон тайчуудын хооронд байна. Тэгээ мэдээж хэрэг энэ Америк тайчууд хоёр өсөж үндийхээс ахуулаад орчин нийгэм бол тис ондоо. Тэгээд хинч чиний энэ гэрлэлт чин одоо эцэг эхийгээ эсэргүүцээд байгаа энэ гэрлэлт чин хол үргэлжилнэ насан турших байна гэж батлахгүй штэ. Тийм учраас чи энэ талаар нэг бодоод үзээрэй миний охин гэд уг нь бол яг эмэгтэй хүний зүгээс хэлсэн байгаа хгүй. Тэгээ тухайн үед гүнж өөрөө дөнгөж 20 идэх настай залуухан байсан. Ээж аавын энэ үг бол чихэнд наалтахгүй байгаа шүү дээ. Өстой жинхэнэ гал ус руу өсөрж ормоор л ийм хайр дурлалтай шатсан байгаа юм л та. Тэгээд бүх цол хэрэгмгээсээ татгалзаад 1972 оны 7 сарын 25-нд энэ Peter Jensen гэдэг Америк залуутайгаа гэр бүл болсон. Ингээд гэрснийхаа дараа тэрээр уг нь Elizabeth гүнж байгаа хгүй. Тэгээд өөрийнхөө нэрийг Julie Jensen болгосон. За тэгээд Julie маань бүр мөсөн Америкийн нэгдсэн улсад сууршаад LA руу гэр бүлээрээ нүүсэн. За ингээд хэдэн жилийн хугацаанд бол гэр бүл нь үнэхээр аз жаргалтай өнгөрж исэн 3 хүүхэдтэй болсон. 1 хүүтэй 2 охинтой. За гэхдээ гай газар доороос гихчээр нэг өдөр 10 настай хүн гэртээ орсон чинь аавыгаа өөр эмэгтэйтэй байхад нь барьчихжээ. Тэгээ мэдээж хэрэг энэ талаар бол ээжтэй хэлсэн. Гэхдээ
шууд энэ Жули гүнж бол тийм ингээд шууд огцом уурлаад ч юм уу ийм зүйл ерөөсөө болоогүй. Эхний арга хэмжээ нь юу байсан бэ гэхээр за одоо бит хоёр чи ингээд 3 хүүхэдтэй шүү те. Магадгүй нөхөр маань зүгээр гин алдаал ганц удаал ингээд намайг хуурчихсан байх та гэдэг зүйлээр одоо сэтгэлээ хуураад нэгт хоёрт нь гэх юм бол гэр бүлийн ингээд бүрэн бүтэн байлгахын тулд нөхрөө уучлсан байна. Гэхдээ хамгийн муухай зүйл нь юу гэж бодож байна. Ингээд уучлаад би одоо бүх зүйлийг болгоё бүтээ гэдэг ингээд нөхөртөөгөө хамт аз жаргалтай амьдралаа өнгөрүүлэх гэсэн боловч нөхрийгөө сүултээ бүр ингээд амар олон удаа өөрийг нь араар тавьж байгааг нь олж мэдсэн. Бас дээрээс нь энэ нь ерөөсөө ингээд анхны удаагийнх биш. Бараг ингээл өөрөөс нь босоод хүмүүс бол нөхрийг нь ингээд өөрийг чи хуурдаг шүү гэдгийг мэддэг болтол ийм амар хуурдаг залуу байсан байгаа хгүй. Тэгээ сүүлийн 10 жил бараг энэ гүнжийг хуурж исэн болж таарж байгаа. Бараг л гэрснээсээ хойш л хуурж исэн юм аашийн. Тэгээ ийм муухай зүйлийг олж мэдсэн. Тэгээд энийгээ гүнж твчээгүй учраас нөхрөөсөө салахаар шийдээд 3 хүүхдээ өөрөө асран халамжлах эрхээ авангуудаа Калифорниа мужид руу нүүсэн байна. За тэгээд тэндээ 3 жилийн турш ер нь бол 3 хүүхэдтэйгээ амьдарч ингээд амьдралаа өөрөө бий болгохыг хүссэн боловч эмэгтэй хүн харийн нутагт байгаа учраас шантарнаа тийм үү. Тэгээд ер нь л хэцүү санагдсан юм шиг байгаамаа. Тэгээд буцаад нөгөө гэрийнхэнтэйгээ буюу ээж аавтайгаа холбоо бариад яг энэ үедээ бол ээж аав нь бол амьд байсан. Тэгээд ээж аавтайгаа холбоо бариад ер нь ингээд хэцүү байна инээтрэ гэдгийг хуваалцсан л юм шиг байгаа. Тэгээд мэдээж хэрэг өөрийнх нь охин хайртай нандгиж өссөн охин нь учраас ээж аав нь бол эргээд хүүхдүүдээ дагуулаад Таиландтай эргэж ирэхийг нь бол хүлээн зөвшөөрсөн. За тэгээд гүнж гэртээ эргэж ирэнгүүтээ яг уу шууд ингээд буцаад язгууртан ухсаагаа сэргээгээгүй. Яагаад вэ гэхээр нэгэнд одоо нөгөө язгууртан ухсаагаа одоо ингээд хасуулцсан учраас ямар ч юм хааны гэр бүлийн үйл ажиллагаанд оролцох боломжгүй байсан. Гэхдээ аав нь охиндоо маш хайртай байсан учраас амьд ахгүй байх хугацаанд охиндоо айл болох хийж чадах бүх зүйлээрээ туслаад багаар ингээд зөвхөн хааны удмынхны оролцдог тэр арга хэмжээнүүдэд охиныгоо оролцуулж эхэлсэн байна. Ингээд ер нь бол нэг те сошиал нийгмийн харилцаанд бол охиныхоо байр суурийг жоохон баттгаад исэн байхгүй юу. Гэхдээ яг бол 100% тэр нөгөө язгууртан ухсаа нь бол эргэж сэргээгүй. За тэгээд Таиландтай эргэж ирээд гэр бүлийнхнийхээ дунд ингээд амьдралаа гоё төхнүүлэхээ явж байсан чинь бас нэг харамсмаар зүйл босно нь юу байсан бэ гэхээр энэ гүнжийн ганц хүн аутизмтай юм байна л та. Тэгээд 2004 онд хүүхэд нь яг Фанне гэх юм болоо те Таиландаар Фанья гэдэг арал дээр серфинг хийж байгаад энэтхэгийн далаагаас ирж явсан цунамид өртөөд нас барчихсан юм байна. Тэгээд энэ бол энэ одоо Жулигийн хувьд ингээд амьдралд нь тохиосон хамгийн аимшигтай хар өдрүүдийн нэг байсан. Ерөөсө хүүхэд нь 21 наснда ингээд бурхны оронд цочилчж байгаа байхгүй юу? Хэдийгээр их хүн ингээд хүүхдээ алдна гэдэг нь үнэхээр аимшигтай зүйлүүдийн нэг боловч гүнж ингээд хүмүүст хожим хойно хэлсэн зүйл нь юу байсан бэ гэхээр хэдийгээр энэ осол ингээд миний зүрх сэтгэлийг үнэхээр тэ эмтэлсэн боловч би цаашаа ингээд амьдралаа үргэлжлүүлэх ёстой байсан. Би одоо тэ гуниг готралтай ингээд удаан амьдарч болохгүй байсан. Хэрвээ би ингээд цаашаа амьдрахаар болох юм бол би үнэхээр сайхан аз жаргалтай сайхан амьдралаар амьдрах ёстой. Би амжилттай амьдрах хэвээр. Би тэгээд ингээд тэ үнэхээр одоо юу гэдэм нандан тэ ховор тим амьдралаар амьдрах хэвээр. Тэгээд ингэж нүүхийн тулд би одоо ингээд хуучин гуниг гутарлаа ингээд цаашаа дурсаад ээж болохгүй гэж хэлээд хүүхдээ алдсан нь хэцүү байсан ч гэсэн одоо энэ зүйлийг ийм зоригоор одоо даван туулах болсон байна. За энэ явдлаас хойш тэрээр одоо гуниг гутарлаа давахын тулд илүү идэвхтэй амьдрахын тулд маш олон зүйлүүдийг амьдралдаа шинээр бий болгосон. Шууд энэ явдлын дараа entertainment ертөнцид орж ирсэн байна. За би яг өмнөх бичлэгээр хэрвээ та нар үзсэн бол хэлсэнчлэн хааны гэр бүлийнхэн одоо хааны ухсаанд байсан л бол цаашид ингээ entertainment ертөнцид оролцох. За эсвэл яг ингээд өөрийнхөө амьдралын хэв маягийг харуулах сошиал ертөнцид дэлгэх гэдэг бол 20 үйлдэлүүдийн нэг байдаг. Хааны ухсааныхан маш тийм нууцлаг тэг ингээд дэг журамтай амьдрах хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэгсэн чинь ингээ хааны ухсаанд байсан энэ гүнж маань entertainment ертөнцид орж ирсэн нь ер нь бол жоох ингээ сайшаахгүй үйлдэлүүдийн нэг байсан. За тэгээд хамгийн анх бол жүжигчнэр карьераа эхэлсэн бөгөөд
Where the Miracle Happens гэдэг одоо акшн фильм буюу адал явдалт кинонд тоглосон. Дараа нь My Best Bodyguard гэдэг нэртэй кинонд тоглосон. За тэгээ ер нь бол энэ хоёр тоглосон кинонд арай жоохон амжилттай түүнийг одоо юу гэмтэй жүжигчнийхэн зүгээс хүмүүст таниулсан нэг үйлдэл нь болсон. За үүний дараагаар тэрээр бас нөгөө авиасныг шалгаруулах тэмцээнүүд байдаг штэ тийм авиасны шоунд оролцоод дуулах авиасаа олон нийтэд ил болгосон байна. За тэгэл нэгч кинонд тоглоод шоу нэвтрүүлгүүдэд оролцоод дуулаад бүжиглээлтэй ингээд бүх талаараа өөрийгөө харуулад ер нь ингээ гүнж биш яг ингээд entertainment жинхэнэ урлагийн хүн гэдгээр өөрийгөө таниулж харуулсан. За гэхдээ эдгээр үйлдэлүүд нь миний хэлсэнчлэн хааны удмынхны хийж болохгүй үйлдэл учраас энэ карьер нь хол яваагүй ерөөсө хэдэн жил болоод ингээд шууд ингээд урлагаас ингээд хориг тавилчихж байгаа байхгүй дахиж урлагийн ямар ч арга хэмжээнд оролцож болохгүй гэдэг. За ингээд жүжиглэж болохгүй дуулж болохгүй учраас тэрээр дараагийн нэг одоо карьерийнх нь ахицтай дэвшилж гэдэг юм уу шин зүйл нь юу байсан бэ гэхээр Таиландын улс төрд орохыг хичээсэн. 2019 он Таиландын ерөнхий сайдын сонгуул болсон байхгүй юу? Гэхдээ нөгөө нэг дүүн буюу одоо энэ Таиландын одоогийн 10 дугаар Рама хаанчин 2018 байна уу 17 онд хаан болцсон шүү дээ. Яг Таиландынхаа аав нь нас бараад ер нь бол энэ Жули ганц халамжилтыг аав нь нас барчиж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт дүүн хаан болчлоо. Тэгээ дүүн бол ихчмэгч ахтуудын нэг сайн биш юм шиг байлээ. 2019 онд энэ төрсөн их чинь за ерөнхий сайдын сонгуульд оролцъё гэж бүх ингээд хөтөлбөрөө хэрэгжүүлээл ингээд өргөдөл өгөөд сонгуулийн нэр дэвшигчийнхаа үнэмлэхийг авах гэсэн чинь хааны зүгээс эсэргүүцлээ. За хааны удмынхан ерөөсөө хизээч те энэ олон жилийн түүхийн хугацаанд ингээд улс төрийн карьер ерөөсөө хөөж байгаагүй. Тэгээд энэ бол хориотой гэж үзээд баг юм шинээр юм журам гэхүү хууль гэхүү баталсан хааны удамд байсан эсвэл хааны удмын хүмүүс хизээж Таиландын улс төрд оролцож болохгүй гэсэн. Ер нь нэг талаараа энэ чинь айгүй хааны хувьд бол айгүй ухаалаг шийдвэр байгаа. Тэр нь юу вэ гэхээр хааны одоо угсаанд байсан хүн чинь ямар сайндал бас ингээд нөгөө хааны угсаанаасаа гарах вдэ те удмаасаа тэгээд нэг бол яг ингээд хайр сэтгэлийг хөөж гарсан байж болно нөгөө талаараа ингээд магадгүй ирээдүйд угсаа залгамжлах одоо энэ хаан маантайгаа санал нийлдэггүй байсан бол муудалцаад бас ингээд хааны угсаанаасаа гарсан байж болно. За ингээд муудалцаад гарсан байлаа гэж бодоход заяа энэ муудалцаад гарсан хүн чинь эргээд хаантайгаа жоох өстэй байж таараа штэ. Тэнгүүд нөгөө хаантай эрс хүчээ тэнцүүлэгч гэдэг юм уу те ингээд эсэргүүцэх хамгийн хүчтэй зүйл нь бол улс төр байсан, улс төрийн зэвсэг байсан тийм үү. Тэгээд ингээ улс төрд ороод ингээд бүр ингээд хааны эрх мэдлийг багасгачвал яах вэ гэж нэг талаараа бодмоор штэ тий. За тэгэж бодоод магадгүй энэ шийдвэрийг гаргасан байхаа. За тэгээд гүнж чи өөрөө гүнж гинэ. За тэгээ Жули маань өөрөө ийм одоо юу гэмтэй хүчтэй эрх мэдлгүй байгаад байгаа шүү дээ. Зүгээр л олонний танил төдий хүн байгаа тийм үү. Тийм учраас хаантайгаа маргалдаж чадахгүй, дүүтэйгээ маргалдаж чадахгүй учраас за ямар тааж би ингээ бүх тайчуудын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ улс төрд ингээд орохыг хүссэн. Гэхдээ харамсалтай нь ингээд улс төрд орж болохгүй. Ийм зүйл надад тохиолдлоо. Тэгээд юу тааж ингээд те хичээсэн шүү гэдэг тайлбарыг өгөөд ер нь улс төрийн карьераа инхүү зогсоосон байна. За хоёр охиныхын тухайд гэх юм бол одоо нэг нь 43 настай, нөгөөх нь 39 настай. Тэгээд том охин нь бол 3 хүүхдийн ээж юм байна. Бага охин нь хүүхдтэй эсэх тэр мэдээлэл нь бол харьцангуй олцсонгүй. Тэгээ ямар тач хоёр охинтойгоо сайхан амьдарч байгаа. Тэгээд энэ Жули маань өөрөө ч одоо бараг 73 4 настай штэ. Тэнгүүтээ одоо та нар царайг нь хардаа бүр үнэхээр овор байхтай ингээд бахархмаар байгаа зү тий. Тэгээд нэр нэг бичлэг санаанд орчлоо. Би өмнө нь бас ингээд Японы энэ эмэгтэйн талаар бичлэг хийжсэн штэ тий. Тэгээд ер нь ингээд энэ мэтчлэн бие 70 эдэн наснда энэ чинээний гой сайхан авч явна гэдэг бол бүр маш их хичээл зүтгэл ялангуяа одоогийн ингээд бүх юм нь бэлэн зэлэн те энэ нийгэмд бие ингэж авч явна гэдэг бол үнэхээр хэцүү ажлуудын нэг. Тэгээ ямар тааж өөрийнх нь амьдралд ийм олон хэцүү зүйлүүд зөндөө тохиолдсон хэдий ч тэр бүгдийг ингээ өөрийнхөө сэтгэлийн хүчээр давж гараад өдийг хүртэл ингээд амжилттай бусдын сайн сайхны төлөө зүйл хийж явж байгаа нь үнэхээр бахархууштай зүйл байна. Нэрээ нэг зүйлийг хэлхээ марцсан нь нөгөө аутизмтай хүүхэд нь нас барсан штэ тий. Тэгээд тэрээр 2012 онд яг ингээд нөгөө аутизмтай болон ингээд асрамжийн газрын асрах газрын хүүхдүүдэд зориулсан ийм тусгай сан байгуулсан. Тэгээд тэр сангаа
хүүхдийнхаа нэрээр нэрлээд ингээд Таиландын хэцүү амьдралтай айлын хүүхдүүд бол ийм аутизмтай хүүхдүүдэд туслах ийм аяныг бол өрнүүлдэг юм байлээ. Тэгээд чадхаараа бол одоо тийм ингээд хүмүүст тусалж амьдардаг. Тэгээд ямар тааж ийм сайхан эмэгтэй түүхийг хуваалцсандаа маш их баяртай байна. Та нар маань тэгээд энэ түүхийн талаар юу гэж бодож байна? Тэр өөрсдийнхөө сэтгэлийг хуваалцаарай. Тэгээд цаашид энэ мэтчлийн түүхүүдийг сонсомоор байх юм бол тэр талаарх бас сэтгэлээ үлдээгээрэй. За тэгээд finally би өөрийнхөө YouTube сувгийг ингэж нэрлсэн байгаа. Тэгээд юу ч болоод байгаа юм те. Ямар тааж subscribe дараагүй зөндөө үздэг хүмүүс байгаа. Тэгээд та нар маань subscribe дарж амжаагүй байх юм бол яг одоо сувг дээрээ subscribe дараад дараагийн мэтлэгээрээ уулзцгаая.